Улсын хурлын гишүүн Наран Туяагийн санаачилгаар орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо сэдвт уулзалт зөвлөгөөн өнөөдөр төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнийг улсын хурлын гишүүн Наран Туяа нээж улсын хурлын дэд дарга Санж Мэтав улсын хурлын гишүүн Оюн Хорлнаар үг хэллээ. Дараа нь орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо сэдвээр улсын хурлын гишүүн Наран Туяа, орон нутгийн хөгжил төсөв санхүүгийн сэдвээр сангийн дэд сайд Булган Туяа, эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоо сэдвээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Оюун Чимэг нар илтгэл тавьсан юм а. Уулзалт зөвлөгөөний үр дүнг хэрхэн төсөөлж байгаа талаараа санаачлагч улсын хурлын гишүүн Наран Туяа инхүү ярьж байна. Монгол Улсын засгийн газраас улсын хурлаас баталж байгаа хууль тогтоомд яг орон нутгийн хөгжлийг дэмжих хэр оновчтой болж байна вэ гэдэг дээр энэ олон эмэгтэйчүүдийн саналыг сонсох гэж өнөөдөр энэ арга хэмжээ зохион байгуулсан. За сүүлийн жилүүд бид татварын хөнгөлөлтөөр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудаар бол орон нутагт одоо ажиллаж амьдарч байгаа бизнес эрхлэгч хүмүүсийг тэр тусмаа эмэгтэйчүүдийг нэлээд их дэмжиж байгаа. Гэхдээ энэ дэмжлэг маань яг тодорхой ямар үр дүнд хүрч байна гэдэг дээр бол хүмүүс янз бүрийн саналтай байна. За бид бол аль болохоор орон нутгийн хөгжлийг төсөөлөхдөө тухайн орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн чадвар тэнд байгаа одоо капиталын нөөц байдал тэгээд технологийн шинжилтээг хэрхэн уярдалж байгаа тал дээр хамтарч одоо суурилж хөдөлгөөн төлөвлөгөө гаргахгүй бол дээрээс зүгээр тодорхой хэмжээний дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдээд бол орон нутаг хөгждөг юм байна гэдгийг харуулж байна. Тэгэхээр энэ талаар ч энэ одоо оролцогчид маш олон саналыг хэлж байна. Тийм учраас бид нэр бодлого төлөвлөлтөө хийхдээ эрдээсээ сонсож доороосоо хэрэгцээ шаардлаган дээр гарч ирсэн хэрэгцээ шаардлаган дээр төлөвлөж явах хэрэгтэй юм байна гэдгийг энэ форум бас ерөнхийдөө зөвлөгөөнөөс бол ийм санаа бол гарч байна. За цаашдаа одоо яах вэ? Цаашдаа энэ олон 330 сумыг бид энэ чигээр нь зөвхөн төсвөөс татаас өгөөд амьдруулад явах юм уу? Эсвэл энэ сумууд хоорондоо өрсөлдөж бизнесийн өөрөө эдийн засгийнхаа багтаамжийг нэмэх тэр боломжийг олгож энэ сумуудыг хөгжүүлэх үү гэдэг энэ хөгжлийн загвараар шинээр гаргах шаардлагатай байна харагдаж байна. Энэхүү уулзалт зөвлөгөөн өндөрлсөний дараа оролцогч эмэгтэйчүүд Улаанбаатарын үндэсний үйлдвэрүүдээр орж танилцлаа.